Монгол радио 92.5 спортын болон эхлэхэд бэлэн болоод байна. За тэгээд өнөөдрийн спортын нэвтрүүлгээр хөтлөгч Улаанбаяр хөтлөгч Миша, найрлагч Галаа. За тэгээд бас нэг хүндтэй нэг бяцхан зочин маань хөтлөж ирсэн байна. За тэгээд Орос Монголын хамтарсан сургуулийн 6 дугаар ангийн сурагч Ирэх наран ирсэн байна. За чамд өглөөний төргийа. За санаа зовхгүй ичгүй шүү. За хондож яхаа хараа. А 130 За тэгээд ямар ч байсан маш багасаа ингээд хөлбөмбөд орсон хөлбөмбөд дуртай ийм нэг зочин ирсэн байна. За ямар ч байсан манай сонсогч тэрэ одоо тоглолтоо үзэж чадахгүй боломжгүй байгаа бол манай жолоочнод хэлэх юм бол яг одоо Аргентин Алжир хоёр тоглож байна. Тэгээд Месси маань гол хийгээд 1-0-оор тэргүүлж байна Аргентин. Нөгөө сая эхний нэг гол энэ Месси отондод алдаад. Яг түүнтэй адилхан нөгөө дэлхийн жигүүрээс нь Алжираас бас орж ирээд бас отонд ороод алдчихлаа. Гэтэ яг Месси бол хийдгэл хийж л байна л да 16-гийн яг тэр нөгөө голоосоо тасарч гарангуут 16-гийн гаднаас нэг эвгүй зөгтөн штэ. Нэг боловсрол өгөл ажиллах тийм ээ. Тэр бол яг таарж байна. За ер нь ярилцлах маягаараа ингэж явчих гэж бодож байна. Тэгээд нэг дундуураа одоо юу гэдэг нөгөө хэсгийн шатныхаа одоо тоглолтуудынхаа яриаг бас оруулаад. За хэдэн оноос ерөөхдөө хөлбөмбөг үзэж эхэлсэн бэ? Бараг 18 он. 18 он. Дэлхийн аваргасан. Хоёр Оросдоос дэлхийн аварга тийм ээ. За шалтгаан нь юу болсон бэ? Тэгээ ер нь хүрээллийн олон хүмүүс үзэж байдаг. Хүрээллийн одоо тэгэл аав ээж хамаатан садна ах дүүс тэгдэгсэн үү? Бүгдээрээ тойроод үзнэ. Эсвэл багаар хуваагдаад бас дэлхийн аваргын үеэр бие бинтгээ ярихгүй суух уу? Тэгтээ ер нь багаар хуваагдаад суудаг. Тэгтээ ер нь хэрэлдэнгээ баг. Тэгж таа. За тэгвэл манай их наран ямар багийг дэмжиж байна? Би Реал Мадрид. Тэгээд улсаас гэвэл би ер нь нэлээд олон баг дэмжиж. За одоо яг энэ дэлхийн аваргад оролцож байгаа ямар багийг дэмжиж байна? Франц. Тэгээ Португалийг ер нь аваасаа гэж бодцоо. За Португалийг аваасаа гэхэр чинь за бас Роналдогийн 18 онд ч Роналдо чинь юмд байлоо. Тэ. Байхад байсан санагдах юм. За тэгэхээр Францыг одоо дэмжихнээр за Францын чиний дуртай тоглогч нар юу байна? Хэн байна? Мбаппе. За мэдээч тий. Яг нөгөө одоо орчин үеийг зинжи одоо үеийн хамгийн одоо суперстар шүү дээ тийм ээ. Тийм. Ялч 18 оны бас дэлхийн аварга. Тийм. Мбаппегийн бас нэлээд юу бас байсан шүү дээ. Нөлөө байсан. Өнөөдөр ч гэсэн бас юу бид нэр харлаа. Үүрээр Франц Сенегалийн тоглолтыг үзлээ. Сенегал бол муу байсангүй. Тэглээ. Гэхдээ Франц бол Сенегалаас илүү байж харалж чадлаа. Эхний үед дээр бол Сенегалийн үед бол ер нь эхний үед дээр хоёр багийн үед бол нэлээд ойролцоо тоглож байгаад хоёр дахь үеэс бол яг Мбаппе юугаа хийдгээ хийж байгаа байхгүй. Яг нь Сенегал бол эхний үе маш сайн тийм одоо хүмүүжлэлтэй гэх юм уу тийм. Яг ингээд нөгөө хамгаалт аягүй сайн хийжсэн. Тэгээд яалчгүй Франц баг байна. За тэгээд энэ баг нь нийл одуудаар бүрдсэн дандаа дэлхийн шилдэг тамирчид байгаа болохоор өөрийнхөө классаараа, мастераараа тий өөрийнхөө энэ хөдөлгөөнөөр илүү ингээд гүйл дээрээ аваачих байхгүй ямар ч байсан тийм ээ. Тэгээд гоолууд бол үнэхээр гоё тасархаа гоолууд орлоо. Янзын гоолууд урсан. Тийм Мбаппе хамгийн сүүлчийн гоолоо одоо тамгалаад за одоо би дэлхийн шилдэг давтлагч шүү гэж бас харууллаа тийм ээ. Тэглээ. 90 дээр нэмэх 6-аар ч яг эцсийн цэгийг тавьчихж байгаа. Тийм маш холоос бүр хүчтэй цогт хийгээд амар тийм гайхалтай гол боллоо. Тэгээ шилдэгүүдийн бас шилдэг голуудын нэг байх магадaltaй гэж харагдчихжээ. Сенегал гэхдээ бас үнэхээр сайн тоглолоо. Тэгээд биний хүч мэдээж одоо тийм дандаа өндөр хүмүүстэй байгаа тий. Тэгэхээр одоо яг энэ хэсэгт бол Сенегал бол 3-аас бол гарах хамгийн магадaltaй гэж харж байна. Би Сенегалыг энэ Норвегийн өглөөний тоглолттой зүгээр харьцуулаад үзэнгүүт яг тийм нөө physical touch contact айгүй өндөртэй хоёр баг таарж байгаа болохоор нэг тэгж Сенегал бол Норвегид буугаад өгчих байх гэж би л харахгүй лээ. Харахгүй байгаа. Тийм болохоор 2 дугаар үеэнд Норвег дангаараа биш бас Сенегалийн нэр ус яригдах боломжтой л зүйл харагдчихлаа. За манай их наран ямар тоглолтуудыг үзсэн бэ энэ дэлхийн аварга? Би Монако Бразилийг үзээд тэгээд Герман
Краса. хоёрыг. За аль тоглолт нь илүү таалагдсан? Ер нь тоглолтын дээр хэсгүүдээс гоё хуваалцаж сэтгэлээсээ. Би тэгтээ Германыг 5-1-ээр ол хэднэ гэж бодчихтэй илүү гол. Ер нь манайх бол тиймэрхүү байд юм аа. Одоо манай Фитлик Чока маань бас Герман широогийн бас хөгжөөнд дэмжигч байгаа. Тэгэхээр та хоёр бас ер нь их ойролцсон байна шүү дээ. Чи 18 оны дэлхийн аваргаас хойш хөл бөмбөг үзэж эхэлсэн. Би 2006 оны дэлхийн аваргаас хойш ерөөхдөө хөл бөмбөг үзэж эхэлж байгаа. Тэгээд 6 онд чинь Германд улсан дэлхийн аваргаар Германыг дэмжээ. Тэгээд одоо 26 он хэрэг 20 жил Германыг дэмжиж явж байгаа байхгүй. Тэгэхээр манай их сарын чинь одоо 12 настай л. Тэгээ 12 настай гэх чинь 2018 оны 8 жилийн өмнө. Тэгэхээр чинь 4 наснаас хөл. Мэн мэдээсэн юм уу? Тэгэхээр чинь бүр Ахмад хөгжөө дэмжиж болчиход байна шүү дээ, тийм ээ. За ер нь Франц баг, за Герман баг Францыг дэмжсэн гэхээр яагаад яг Франц болсон бол за Мбаппег одоо харлаа гэж ойлгомжтой. За магадгүй ингээд Францын нөлөө байна уу? Аав ээж нь Францд байсан уу? Эсвэл чи Франц руу аялаад тэгээ Францд дурлагдсан болов уу? Манай аав өөрөө Францын фэн аахгүй. Аав нь л орж ирсэн байна тий. Тэгээд ер нь нэмээ ууас Францд. Аа. Тэгээд илүү Францыг одоо сонгосон юм шүү дээ, тийм ээ? Аа. Гэр бүл дотор нь ингээд хуваагдаж үздэг гэсэн шүү дээ. Зараг бараг заримдаа хэрүүл болдог гэхээр тэгээд гэр бүл дотор нь бас өөр улсын шиг дэмждэг улсууд байна да. Тэд нар надад аль улсын фанатууд ах вэ? Манай нэг ах Германых тий. Герман гэдэг. Тэгээд манай төлөв. манай үе Аа. Испанийг дэмждэг. Аа. Тэгээ яг нөгөө Испани Герман 24 оны Европ төр үзсэн шүү дээ. Тий. Тэгэхэд бас бөөнөрөө цуглацаад Аа. утсан. Тэрэн дээр яг чи гар байсан гэж бодож байна уу? Байсан л гэдэг шүү дээ. Кокури дээр бол яг гар байсан тийм ээ. Байсан гэж. Байгаад болол тэгэл өнөөдөр Реал Мадрид руу ингээд шилжлээ шүү дээ, тийм ээ. За тоглолт маань Аргентин Алжир бол үргэлжлэл байна. Та 1-0-оор Аргентин тэргүүлсээр л байна. Тэгэл манай Алжир маань юу болж байна те. Бас ингээд шууд эфирээр ингээд тоглолтууд нь явагдаад болохоор үзэж болохгүй бас жоохон харамсалтай юм шиг тийм ээ. Тийм. Одоо жоохон хэцүү үед бол хэцүү байна. Гэтэ ер нь 2 дугаар хагасаас нөгөө юунууд нь орж ирсний дараа, сэлинүүд нь орж ирсний дараа ялангуяа Алжирийн зүгээс авууар ч юм уу Махрез орж ирэхээр тоглолт бол нэлээ өөр болно л доо. Тэгээд тэрийг ерөөхдөө л хармаар байна. За тэгээд бас Аргентины бүрэлдэхүүний одоо гарааны бүрэлдэхүүнийг харахаар би бол Альваресыг бол хамгийн түрүүнд бас үзүрд гарах байхаа гэсэн чинь Альварыг эсвэл төр дарж байгаа тий тактика ингээд харуулахгүйгээр тий хэрвээ нэг бүрэлдэхүүнээрээ байнга тоглох юм бол бусад багуудын одоо өдөр тоглолтод нь хараад стратегийг нь бас уншаад тэр нь бэлтгэх боломжтой. Харин аз болж бас Аргентинд нэлээ бас үзүүр болон голын шугамд бас тоглогч нар нэлээд байгаа болохоор стратеги тактикаас өөрчлөх боломжтой юм байна тийм ээ. Тэгээ надад бол ерөнхийдөө Аргентин бол энэ жилийн дэлхийн аваргыг ингээд аваад үзсэнгүүд ихэвчлэн одоо форум сайттай байгаа тоглогч нараа татдаг нэг юм юу гараад ирлээ шүү дээ. Заавал нөгөө нэг том нэртэй хэсээ илүүтэйгээр. За тэгээд ингээд аваад үзсэнгүүд Аргентины шигшээ баг бол угаасаа бүх байрал дээр тэр сэлгэн ч гэсэн айгуу сайн байгаад байгаа байхгүй. Хөгшөрсөн ч гэсэн одоо юу гэдгийг Николас Отаменди эднэр ороод ирсэн байлээ шүү дээ. Молина, за Барко, Паредеш, за Альваресыг бас ингээд нөөж ин Лос Элсо тийм муу тоглогч нар биш шүү дээ ер нь бол тийм. Жеронимо Рули хаалгачин дээр угаасаа ойлгомжтой Эмилиано Мартинес гардгаараа гарна. Гэхдээ Мартинес хэрвээ нэг өстө асуудал гарахгүйгээр ингээд бэртчихгүй бол араас нь гарч ирж байгаа хаалгач нар нь хүртэл гайгүй хаалгач нар л надад бол харагдчихлээ. За тэгээд дөнгөж сая одоо би ингээд бас нэг давхар тоглолтын үзчихэл байна л да. Нөгөө текст транслац нь харж байна. За тэгсэн чинь 37 минут дээр Аргентин бас торгуулийн цохилт авсан байна. Тэгээд Мессимон зогч хаалны дээгүүр өнгөрсөн байна да гэж. Зүг. За их дараа нь тэгээд өөрөө хөл бөмбөг тоглоно гэж бодож байна уу ер нь? Ер нь боддог. Тэгээд гэтээ ер нь тим клуб интернет нэг ч авч байгааг болохоор. За тэгээд өөрөө хэрэг тоглоно гэж бодож байвал ер нь ямар байрал тоглох вэ? Би вингер тал. Ой. Бас гүйлттэй тийм ээ. Баруун солгоо. Би
Баруун үлдээ ч гэсэн зүүнээс арайд яаж үсгэлээ. Хоёр үлдээ. Харин хоёр үлдээ. За тэгээд ер нь одоо гэрийн гадаа хүүхдүүдтэй найзуудтайгаа эсвэл сургууль дээр хөлбөмбөг тоглодог уу? Аа. Тэгээд хэр байна тэгээд ер нь ямар болохоор юм шиг санаж байна. Аха. Тэгээ одоо тоглож байгаа хүүхдүүд чинь бүгдээрээ сонирхтой хүүхдүүд байгаа байлгүй дээ. Тийм ээ. Эсвэл яаж ин энэ нэг юм Монголд хэцүү зүйл нь юу байдаг вэ гэхээр юу гэдэг нөгөө охтуудын нөгөө хөлбөмбөг тоглохоор эцэг эхчүүд нь одоо эмэгтэй хүүхд байж гэмт чин бэрт чин энэ хөлбөмбөг тоглож яад. За эрэгтэй хүүхдүүгээс ингээд тоглолдог эн чин нөгөө хуучнаасаа ингээд нэг юм лаз өшөглөөд ч юм уу эсвэл нөгөө нэг ундааны савыг нэг юм шалчилгаж жагаад нэг годомжинд нэг тоглолдог байсан шүү дээ. Тэрийг бол ингээд нөгөө хараад ингээд тассан болохоор энэ дээр юм хэлэхгүй. Охтуудыг ингээд хөлбөмбөг тоглохоор жоохон одоо юу гэдэг охин хүүхдээ хамгаалаад ч юм уу эсвэл нөгөө нэг юм бэртэл гэмтэлтэй болчихгүй гэдэг үүднээс нь тоглохгүй байх зүйл яригддаг л да. Тэрнээс болооч гэсэн Монголын шгшээ дээр ингээд нөгөө нэг эмэгтэй хүүхдүүдийг ингээд олж авах ч юм уу эсвэл одоо клубд хуваагаад ингээд цаашаа шгшээд оруулах жоохон хэцүү. Тэгээ нөгөө чи сая гадаа тоглолдог гэж хэллээ шүү дээ. Тэгэхээр та нар яаж юм бэ? Гендер хамаарахгүй үзэж гинөө. Эсвэл охтууд нь тусдаа тоглоод хөвгүүд нь тусдаа тоглож гинөө. Ер нь хамаардаг шүү. Хамаарахгүй үзэж гинөө. Тэгээд хөвгүүдийг бол зөндөө дарна үз. Ер нь гоё. Ер нь гоё. Тэг нөгөө лаз өшгөлжин гэж ярьж штэ тий. Тэгвэл ингээд эрчүүд бид годомчаар алхахаар зүгээр нэг чулуу зүгээр дали хийж чагаад л ер нь тэгэл хөл оруулаад явчихдаг штэ. Бараг нэг чулууг годомч дөнгөж эхэлж чахаад нөгөө годомчны цаанаас туугаад. Зам хорогоод байгаа юм л та хайж байгаа юм. Тэг тий. За тэгвэл тиймэрхүү сонирхолтой байд юм байж. За ер нь энэ жилийн дэлхийн аваргаар за дэмжиж байгаа гэхээс илүүтэйгээр чи хоёр дэлхийн аварга ерөөхдөө үзсэн байна. Одоо бол нөгөө юу гэдэг сэтгэл хөдлөлөөрөө дэмжих гэхээс илүүтэйгээр айгүй тийм практик талаас айгүй эксперт талаас дэлхийн аваргыг үзэж байгаа байх гэж бодож байна. Энэ жилийн ерөөхдөө дэлхийн аварга болох боломжтой баг нь чи яг аль баг гэж ерөөхдөө харж байгаа вэ? Франц байн бас гайг байх гэж бод. Тэгээд Хорват ер нь чимээгүй байгаадаас ороод ирдэ штэ. Тий. Тийм болохоороо ороод тийм шүгэн дөрөв мөрөвт орох гэж. Магадгүй байх. Бүр нилээ гүн орч тийм ээ. Харин тэгж чимээгүй байж байгаа шиг. Чимээгүй байж байгаад яг 2 удаа орж исэн болохоор 3 удаа орох магадaltaй гэж тийм ээ. 18 онд ч мөнгөн медальтай, 22 онд ч хөрөл медальтайгаар Хорват дуусгад штэ. Тий. Энэ жил уулын тэгээд Модрич бас тамглаад алтан медаль авал бас л гоё. Тий, сүүлийн жил гэдэг утгаараа. За Хорватыг ярьснаас өнөөдрөөс маргааш руу шилжих шөнийн өөрийн 4 цагаас Англи Хорватын шишээ багийн тоглолт бол байгаа. Хамгийн хүлээцтэй тоглолт байна да. Тэр нь бол за мэдээж өнөөдөр одоо яг явагдаж байгаа тоглолтыг бол за дэлхийн аварга хамгаалж байгаа Аргентины тоглолтыг бас дэлхийд даяар хүлээж байсан. За тэгээд мэдээж бол Англи Хорват тоглолтыг бол бас дэлхийд даяар хүлээж байгаа хамгийн их дэмжигч хөгжлийн дэмжигчтэй бас багуудын нэгтэй Англи бол за тэгээд хөлбөмбөгийн одоо эцэг гэж ярьдаг тийм ээ. Хөлбөмбөгийн за дурам одоо юу гэдэг бүх юм нь одоо ингээд англиас гаралт болохоор яачгүй маш их хүлээцтэй. За тэгээд бүрэлдэхүүний хувьд айгүй өргөн байгаа. Тэгэхээр Англи Хорватыг бол тэгсэн яд хүлээж байна тийм ээ. Тэгэл нэрээ саяхан эн чин 98 оны дэлхийн аваргаас хойш ч Шотланд шалгараагүй байж байгаа билүү. Нөгөө энэ жил шалгараад сая IT дээр нэг тэгээр хоцсон. Гэтэ тэр жоохон маргаантай тоглолт болсон шүү дээ. Тэр тоглолтын дээр нөгөө шүүгч нь пенальти байгаа юм дээр вар шалгаагүй. Тэгээ 2 пенальти өгөх боломжтой зүйл дээр нөгөө алдаа өгөөгүй. Гэтэ Шотланд ялцсан. Тэгээ Бостон ч нөгөө тартаан айрам орж ирэл 2-3 хоног нөгөө тоглолт дуусчаад өөрийн 3 цаг хүртэл Шотландууд нөгөө буудлын руу явахгүй тэр хавь чинь өстой жинхэнэ яг тийм англи те Британий одоо бодон талбионы хэв маягаар одоо тэр баяраа тэмдэглэж байгаа байхгүй. Тэр дунд нэг Английн 2 фанат явж байна. Тэгж байна. Ястай хэцүү байдалтай явж байна. Орлого хэцүү. Хувцсны жерсиг нь ингэж хоёр талаас нь барьж байгаа тайлуулаа. За тэгээд өстой газар дэвслээд англичуудыг бүр будаа болгож илээ Шотландууд. Тэгээд тэрэн дээр нэг өвгөн фанат 66 онд ч нөгөө англи нөгөө юу яжсэн шүү дээ. Дэлхийн аварга болж яхад тэр үед чинь нөгөө 4 улс
хойд Умард Ирланд, Шотланд, Англи, Уэльс нөгөө хөл бөмбөг үүссэн дөрвөн улс одоо тусдаа association гэдэг утгаараа үүссэн дөрвөн улсын жил болгоны тэмцээн дээр нь Англи нэгдүгээрээр хоёрд Шотланд олон ороод гэтээ Шотланд дэлхийн аваргад оролцох хэрэгтэй болсон юм байна л та. Тэгээд Шотланд тэрэн дээр зүгээр Англи бид нар хожигдсон юм чин гэсэн уурандаа зүгээр нэрээ татдсан юм байна. Тэгснээ 68 онд нь хожигдсон юм байна. Тэгэнгүүтээ хэрвээ бид нар оролцсон бол танаа 66 оны дэлхийн аварга байхгүй байх байсан шүү гэдэг гоё юмнаас ярьж илээ. Одоо тэгээд Шотланд орж ирээд C группийг ингээд тэргүүл явж байна. Тийм баха. Тийм ээ. Тэргүүлээд 3 оногтойгоо тэргүүлээд за 2-3-т бол Марокко, Бразил хоёр бичигдэж байгаа. За тэгээд Гаити оноо авч чадаагүй байгаа дээрээ 4-р байрыг эзэлж байгаа. За тэгээд ер нь бол Марокко, Бразил 1-2-оор ингээд шалгараад тэгээд Шотланд 1-3-аараа гарч ирэх байхаа гэд бас нэг түүхэн үйл явдал болох байх гэж бодож байна. Тий. Одоо энэ жил чинь яалчгүй 48 баг байгаа. 48 багаас 32-ын цаашаа шалгарах болохоор ялчгүй эхний хоёр гэхээсээ илүүтэйгээр ингээд 3 дугаар байрны багууд ороод ирэн л тээ. Тий, тэгээд одоо энэ чинь ингээд 3 групп аягүй сонирхолтой бас тэнцчихэд байна тийм ээ. За тэгээд Б групп Швейцар, Босни, Герцеговина, Канада, Катар гээд хоорондын тоглолтууд нь бүгдээрээ 1-1 гээд бүгдээрээ нэг оноо хуваагаад яг одоохондоо 33.3-аар одоо гарах магадaltaй гэсэн тэр статистик байгаа. За тэгээд яг түүний араас нь яг адилхан Шинзланд, Иран, Египет, Бельги гэж 4 баг ингээд оноо хуваасан байгаа. За тэгээд H группийн Уругвай, Сауди Араб, Испани, Кабо Верде гэдэг. Тийм бас нэг 4 баг ингээд бас л оноогоо хуваагаад бас хин гарах боломжтой лээ гэсэн тийм асуултны тэмдэг тавьчаад ихний тойрог ингэ дуусгаж байна тийм ээ. Тэгж байна. Ер нь их эвгүй юмнууд бол харагдчихл байгаа л та. Яалчгүй дэлхийн аварга гэдэг утгаараа улсынхаа шилдэг тамирчдуудын цуглуулж байгаа. Өмнө нь бол яг хөө нэг юм консерватив хэв маягаараа тухайн улсынхаа дасгалжуулагч жишээлбэл ингээд авч үлддэг ч юм уу те. Саяхны хүртэл Англи бол Томас Тухлыг одоо дасгалжуулагчаа болгох хүртэл дандаа англи дасгалжуулагч нар л байдаг байсан шүү дээ. За тэгээд ерөнхийдөө ингээд шилжилтүүд орж ирж байна. Жишээлбэл бас Бразилийн шгшээг ярих боломжтой Карло Анчелотти ч юм уу те. Гэх мэтийн зүйл бид нар бол ярина. Тэгээд ингээд саягийн бодлоо ингээд олон тэмцээнүүд ингээд үзлээ те манай их нараа. Тэгэхээр өөрөө ямар нэг хөлбөмбөгийн тэмцээнд оролцож байсан уу? Үгүй. Танаа сургууль дотроо нөгөө ангиудын хооронд бас нэг тэмцээн болдог шүү дээ. Уг нь бол ястай. Тий болох ёстой. Хуучин нэг дуулиана гэдэг бас томоохон тэмцээн болдог гэсэн те. Октод хөвгүүд хуваагдаад ер нь бол октодын лигж байсан, хүүдийн лиг байсан. Тэгээд бас манай өсвөрийн насны хүүхдүүд бол энэ хүү тэмцээнийг зөндөө хүлээдэг байсан. Тэгээд өөрөө ер нь бол тэмцээнд за тэгээд клубд орё гэж бодож байгаа шүү дээ. Ер нь бол. За тэгээд нэвтрүүлэг дуусахаар хоёлоо ярилцаад чамд хэд хэдэн клубүүдийн гой зөвлөгөө өгнө заяа. За тэгээд хөлбөмбөг сонирхож байгаа хүн чинь за магадгүй хөлбөмбөгийн хэрэгслүүдийг бас цуглуулдаг тийм ээ. За цуглуулж байгаа гой өөрийнхөө коллекшнээс гой сонирхолж юу байна? Эмбапегийн нөгөө сигнатур спед та. За. Тэрийг бүр яг бичүүлжсэн мө. Нөгөө ингээд яг тийм спинэд байхгүй өөрийнхөө гарын үсгтэнд бүр тийм спин. За. Тэр спиг авчихсан. Хаанаас тийм болдгоо? Ер нь автагаас солонгос явахдаа Nike орол дандаа спиг. Дандаа спиг. Нөгөө Эмбапегийн Nike их байдаг санагдаж байна. Эмбапе ч Nike их. Миний мэдхээр ширнэлийн ягаан өнгөтэй л байдаг. Тэр нөө. Өөр юу вэ? Жерси бол цуглуулж байгаа үстэй. Аль багийн ямар жерсинүүд байна? Надаа 17 оны Real Madrid-ийн их байгаа. Тэгээд 22 оны home jersey байгаа Manchester United. За ер нь бол тэгээд яг ингээд баг юм уу эсвэл тийм улс гэхээс илүү ер нь бол хөлбөмбөг илүү яг нийт ингээд өргөн хүрээгээр хард юм байна тийм ээ. Гэтэ ингээд яриад хаар яалчгүй нэг Португал байна л та. Реал Мадрид гэж ярьлаа. Манчестер Юнайтед Челси байна. За тэгээд Португалч бас гайгүй шүү гэж ярьж штэ тэ. Тэгэхээр нэг яалчгүй. Нэг юм гэр бүлийн хүмүүжлэр л Франц болохоос ш дотоод ухамсараар л Португал хүн байна штэ тийм ээ. За тэгээд Португалыг ер нь бол төрүүлнэ гэж бас бодож байна. Яг тийм надад бол бүр тийм амар 100% гэсэн бодол байхгүй. Гэтэ бүр яг хожоосоо гэж бол амар өсдөг. Шалтгаан
хүмүүс одоо тэгээд ингээ амар харьцуулттай хүмүүсийг гондно. Тэгэл ер нь World Cup-г бол жоохон муу хүмүүс талдаа оруулах гэдэг. Тийм болохоор ер нь сүүлийн авраг дээр аваад тийм ерөөс нэрийг хэлэхгүй байх тий. Ерөөс нэрийг хэлэхгүй. Яг хэлнэ бол доо гэж тий. Гэтэ яг бүгд би харин уул нэгийг асууя л гэж бодож ирсэн юм л та. Тэгээ нэрийг хэлэхгүй өөрөө хойшлуулаад байгаа яг хөө тий. Угсаа яг хэнийг хэлэх нь ч гэсэн ойлгомжтой байна тий. Тэгээд яг одоогийн тоглолтыг бас манай тэр хүн бас өвдөж байгаа тийм ээ. Тэгээд дотроо бас нилийн имзэг хүлээж авч байгаа. Магадгүй одоо өнөө шөнө бас ихний тоглолт нь болно тий. Тэгээд энэ дээр гараанд гарах уу гарахгүй бас мэддэхгүй тийм ээ. Гараанд гаргачих واخ уу. Эмилиано Мартинез бол гаргачихна. Гарна тийм ээ. Мартинез бол тактикийн хүн гэхээс илүүтэйгээр тэр энэ дуудсан эдэн тамирчдаа л зориулж хувраад байдаг л хүн шиг тий. Өөрөө яг тийм тактик боловсруулдаг хүн биш шүү. Нэг тийм сэтгэл зүй хүн тий. Тийм сэтгэл зүйч хүн нэг шиг. Одоо нэг хуучин гүйс гэдэг бас нэг тийм байсан. Санаж байна. Гүйс гэдэг тийм байсан. Илүү тийм стратеги хүн биш ч гэсэн яг байгаа хүмүүсийн гоё дотоод уур амьсгалын маш гоё найрсаг нөхөрсөг илүү тийм дайчин болгож нэгтгэж чаддаг байсан тийм. Тийм одоо тасалжуулж байсан. Тэгэхээр ялчгүй Португал за тэгээ энэ жилийн бас Бразилийн бүрэлдэхүүнд Неймарыг авч байгаа нь бас мөн адил ийм үйлүүд бас хардж байгаа тийм ээ. За өөрөө чи бас Португалийн шигшээс өөр одоо нэг л тоглогчийг сая бид нэр дурдаад ярьлаа шүү дээ нэрийг хэлэхгүйгээр өөр одоо юу гэдэг энэ дэлхийн авраг дээр гялцах боломжтой ч юм уу эсвэл тодорхой хэмжээнд нөлөө үзүүлэхүйс Португалийн одоо шигшгийн тамирчин гэвэл хэнийг ярих вэ? Би Жо Феликс бас дуртай. Тэгээ Жо Кансело. Ааха. Тэгээд би ингээд ер нь тэгэж багуудыг хооронд нь харьцуулдаг байхгүй юу? Тийм болохоор надад бол Барселонаас сайн санагддаг. Тэгэд би ингээд Барселонад нөгөө зээлэр Жо Феликс тоглож ирсэн шүү дээ. Тэгэхэд бас ер нь бас тийм. Жо Феликс чинь Атлетикогоос гарч ирчээд Челси рүү явдлаа. Заавал би одоо ингэж баг мэдгүй шүү дээ. Жо Феликс нь. Феликс чинь юу руу яваад Челси руу явснаа тэгээд зээлээр Барса дээр очсон санагдаад тах юм. Эсвэл за би бас андуурч магадгүй яажсан Атлетико Мадрид дээр гарч ирээд нэлээ бас амбицтай залуу хөлт гарч ирж ирсэн шүү дээ. Яг хуу уул насны яваагүй гэж гисэн одоо араб руу явцсан жоохон тиймэрхүү санагдаад байгаа. Тий. Яг тэгээд би бол очрыг нь олчлоо л та манай их нарагийн ямар хүмүүстэйг ингээд хараад ер нь бол ийм шигшээ биш аяг ийм гоцолж тоглодог. За тэгээд тийм харизмтай тийм тоглолч нарыг илүү ингэж хард юм тийм ээ. Тэгээ гол нь жигүүртгүүгээд байгаа байхгүй. Тэгээ жигүүртгүүд тий. Манай одоо Жо Феликс бол бас маш тийм царилэг залуу л та. Тийм ээ. Тэгэхээр яг тийм өөрийнхөө тийм таалагддаг юм уу тийм ээ. Ийм типачтай хүмүүстэйг юм. Магадгүй л аавч нэг төстэй өгөө. Төрхөөрөө. Үгүй. За тэгээд тоглолт маань ямар ч хийсэн өөрөөлжчихл байна тийм ээ. 1-0-оор Аргентин тэгээд яваал ах шиг байна да Би тийм. энэ сэлгээ гарan гартал энэ дээр угаасаа талаас нь сэлгээ гарна. Энэ угаасаа хингүү махризгүй тоглолт болно гэж байхгүй. Тийм болохоор тэрний дараа л энэ тоглолтын дээр тодорхой хэмжээний өөрчлөлт гарах байхаа л гэж би ерөөхдөө хараад байна. За дөнгөж сая яг эхний үе ингээд дууслаа. Эхний үед 4 минут нэмсэн байна. За тэгээд одоо завсарлагаанаар тэгээд 2 баг нэг дүгнэлт хийгээд ямар сэлгээ хийх вэ? Одоо Аргентин бол голчууд тоглолчдоо суулгах уу? Эсвэл илүү нэмж илүү голоор одоо тэргүүлэх үү гэсэн бас бодолт бол байгаа тийм ээ. Яг одоогийн байдлаар цохилтын тоон ижилхэн за тэгээ хаалга оновчтой онсон цохилт нь бол Аргентины нөгөө нэг гол нь болохоор ингээд 50% орж ирж байна. За бөмбөг эзэмшилт нь бол Аргентин илүү оновчтой дамжуулалтаар Алжир илүү болж орж иж байгаа. Тийм ээ. Тэнгүүтээ отон тоглолтын дээр нь Аргентин 3 отонтой, Алжир 1 отонтой, тэгээ 2 булантай байхгүй Алжир. Тэгэхээр Алжир бол энэ тоглолтын дээр яг шууд бууж өгч байгаа гэдэг зүйл харагдахгүй шүү дээ. Үүнээс гадна өнөөдөр бас нэг гоё зүйл нь юу гэхээр 9 цагаас тоглолтоос гадна 12-оос тийм шүү дээ. Австри, Йорданы багийн тоглолт байгаа. Австрийн шигшээ бас юу шүү дээ, классик шүү дээ. Алабагаас авахуулаад Сабицэр, Арнатович одоо хүртэл тоглож байгаа харагдчихилээ. Нэлийн
нөгөө жигүүртүг гүйдэг байсан. Айгуу тийм юутай. Тэгээ Австри одоо бас л яг Европын од бас зүрхэнд байгаа юм чинь тэгээд Герман, Англи юу гэдэг тий бүх одоо ингээд багуудтай ингээд хилтэй ойрхон байгаа юм чинь тэгэл бас л адилхан хүчтэй багуудын нэг байгаа тий. Европын ийм үндсэн школ сургууль байгаа. Европ хүмүүст яаж хөлбөмбөг тоглодгийг бид бүгдээр мэдчихэж байгаа юм чинь бас л тийм тактикийн айгу интеллигентны тэгээ биений хүч сайтай тий. Тэгвэл дандаа нэг тийм бас л нөгөө 4-4-2-оор тоглох магадaltaй л тийм багуудын нэг байгаа шүү дээ. За тэгээд ер нь бол манай нэвтрүүлгийн цаг өндөрлөх төгсж байна. За ирэх наран одоо энэ дэлхийн аваргаар ахаад өөр ямар нэг баг цоолоосаа гэж бодож байна уу? За нэг ахаад нэг шинэ тоглогчийг бас нэг цаанаасаа харж байна уу? За тэгээд манай сонсогчд бас нэг өөрийнхөө хөлбөмбөг дуртай хэсгүүсээс гоё юм хуваалцаж. 24 онд Ламин Ямал гарч ирсэн чинь амар бодолоод тэгээд тэр үед би бас Францыг дэмжиж байхгүй Португал малтарцсан. Тэгээ Англи эсрэг үзсэн. Тэгэхэд бас би Испанийг дэмжижсэн. Тэгээд ер нь Ламин Ямал бас гайгүй тоглох байх гэж бодлоо. Испани энэ жил үнэхээр сайн тоглож чадах уу? Кабо Вердетэйгээ тоглолтын үстэ тэгдэгээр дэнцдэг. Үз. Тэгэхэд ямар санагдав? Тэгэхэд бол би уг нь Испанийг бол Микол оролцоосай л гэж амар бодоод. Юу дутуу юм шиг чам зарагдсан. Испани шгшээ дээр. Азо. Техник одоо тактик нь жоох алдсан уу? За. Сайн бодож байгаарай. Би угаасаа тийм алдаатай гэж бол хэлж чадахгүй. За угаасаа тэгэл алдаагүй л өстэй бөмбөг алдаагүй юм чинь тэгэл алдаа байхгүй. Тэгээ оруулж чадаагүй жоох харамстай байсан тийм ээ. Тийм тийм бол хэцүү юу орсон л доо нөгөө хамгаалтууд нь айгүй их орж ирсэн л доо тэгэхээр гэтээ яг хөө тэгээд Испани мэдээж Ламин Ямалыг эхний минутаас оруулах юм бол шал өөр Испани болно. Тэгэхээр бас Испанийг болоогүй шүү гэж бас хэлэх болохгүй л да. Тийм ээ. Одоо цаашаа яаж форм олох вэ гэдэг зүйл ярих юм л та. За тэгээд өнөөдөр спортын төлөвлөлт манай хөдөлтөөр бяцхан бас хөгжөөл хөлбөмбөгийг дэмжиж их наран байла. Хөдөлгөөч жуулаа хөдөлж мэж шаглаа. Тэгээд маргааш хөдөлтөр баярлалаа.